За эзэнтэй холбоо тогтоох боломжгүй байдаг. Өөрөө энэдэг аргалчий гэж бодлоо юм уу ганц ер нь улам юм ба болоод идэх шүү. Өө энд байна уу? Удахгүй очлоо. Яса анда болцсон шүү. Гэртээ 5 дай морил анд минь. Ачааллаж байна. Тийм ээ би эргээд ирлээ штий. Яса одоо хаашаа явцгаа билээ? Бид нар одоо энд байна. Харин хамгийн сүүлийн газар буюу ийшээ л очих хэрэгтэй байна да. Тэнд юуны сүүлийнхээ хүчийг авна гэсэн үг үү? Яа, ямар хүч авах вэ? За тэгвэл явцгаая. Хөл. Бид өгч байна уу эсо? Замынхаа талдан л явж байна да. Надад нэг санаа төрлөсөн. Юуны? Намайг үсрэхээр жижигхэн болгоод өгч. За. Ямар гоё юм. Сандаг санаа биш дээ анда. Чиж сэргэлэн байна шүү. Ингээд өвөө хайчж юу? Эзэнтэй та байна уу? Байна. Материал ч бүхцүүлээ салангад олддог гэдэг шүү. Миний портал хүртэл ажиллахгүй. Холбоо очирч. Өө та байна уу? Өө энд байна уу? Удахгүй очлоо. Өөхийн гиз өвдөө. Хүй. Энэ чинь юу вэ? Энэ газар чинь ингээл дуусчлаа штэ эсо. Одоо яах вэ? Харин ээ газрын зургаар бол бид зүү газраа л ирсэн байгаа тахын. Хатнис чи. Энд дээр нэг зүйл байгаа юм шиг байна. Тэгвэл бөөндөө очиж үзье л да. Миний нисэх тохиргоо одоогор бүрэн дуусаагүй байна. Яах вэ? Манайхаа би дээшээ ганцаараа гарсан арай аюулгүй гэж бодож байна. Та нар эндээ намайг хүлээж агаарай. Ойлголоо юуны. Бид нэр эндээ аюулгүй хүлээж ий. Энд хэн нэгэн байна уу? Анхны шидтэй та намайг сонсож байна уу? Та арай анхны шидтэй. Тийм ээ юуны. Би бол анхны шидтэн байна. Надад чамд харуулах нэг зүйл байна. Энэ бол нэгэн мартагдсан түүх юм. Нэг эверт, хоёр эверт шидтэнгүүд тэр нэг аимшигтай өдрийг хүртэл эв найрамдалтай амьдардаг байсан. Нэг эвэртэнгүүдийн нэг нь атгах санаа өртөлж бидний дунд яс хаяснаас олж хоёр эвэртэнгүүдийг тэр өдөр хилмигдүүлж хомроглон устгасан. Түүний санаа нь хоёр эвэртнүүдийн хамгийн хүчрхэг шидэт зэвсгийг улгайлж цорын ганц хүчрхэг шидтэн байхыг хүссэн атгах хүсэл юм. Харин нэгэн жаал тэр хамшигаас зугтаж чадсан юм. Тэр бол сүүлчийн хоёр эвэртэн. Жаал хүү том болохын хэрээр түүний ус хонзон улам нэмэгдэж нэг эвэртнүүдийг устгаж эцэг их болон хоёр эвэртнүүдийн өшөөг авахаар эргэлт буцалтгүй шийдсэн байгаа. Чийл түүнийг зогсоож энэ үл ойлголцлыг тайлж эв найрамдлыг авчрах цорын ганц шидтэн юм. Ийм учиртай байсан бахна. Одоо би бүгдийг ойлголоо анхны шидтэй. Гэхдээ би сүүлийн хүчээ яаж олох вэ? Сүүлийн хүч аль хэдийнэ чинийх болсон. Үнэхээр гэж үү?